Бээжингийн гудамж буюу шинжилгээ ухаан технологийн их сургуулийн уулзуураас 11-р хорооллын уулзар хүртэлг 0.9 км автозам болон Скай эхлэлгүүрийн баруун хойдлын гүүрийг өнгөрсөн 4-р сарын сүүлчээс эхлэн засварч эхлээд байна. Энэхүү гүүрийг болон 0.9 км автозамын бүгдээнд хятад ард улсын засгийн газрын бүрэн тусламжаар буюу 59 сая орчим юан буюу монгол мөнгөөр 15 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж засварж байгаамаа. Шинжилгээ ухааны технологийн их сургуулиас 11-р хорооллын уулзар хүртэлх зам болон гүүрийг яг одоогийн байдлаар хааж зам засварын ажил үргэлжилж байгаамаа. Зураг төсөв нь бол нийт зочих хэсэг нь бол нийтдээ 6 гинэ болж байгаа. Нэг чиглүүлэнд 3 гинэтэй. Голын газанаар буюу зочих хэсгүүдийн хоёр талаар явгууны замтай, автозамын гэрэлтүүлэхтэй, ногоон байгууламжтай, ногоон боломжийг хүсэлтийн системтэй, бороо нууц зайлуулах шугам шүлжээний ажилтайгаар буюу гүүр нь бол номон хэлбэртэй. Номон хэлбэртэй гэсэн гадна хойноос Америк элчин талаас ирж байгаа автозам, урдаас арсландаг бүр талаас ирж байгаа зам бол гүүртэй огтлцохгүйгээр өөр төвшнгөөр бол өөр төвшингийн огтлцлоор бол ингэж гарч байгаа ийм өрмөцтэйгээр ингэж хийж байгаа. Ингэж номын хэлбэртэй барьж байгаа гол шалтгаан нь л Америк элчингээс арслантай гүүр хүртэлх автозам номын хэлбэртэй гүүрийн доогуур явах бөгөөд өөрөлд бол 2 давхар гүүр барьна гэдгийг нийслэлийн автозамын газраас мэдэгдэж байна. Цаадалд бол хуучин гүүрийг бол ерөнхийд нь буулгад дууссан. Нийт трассагийн дагуу 76 м/х гарах хэвлэлийн толгуур захын толгууруудын хэмжилтийг хийгээд ухамлын ажлууд нь хийгдсэн байна. Одоо тэгээ суурийн бол гадсан суурьтай. Гадсан суурийн үнэлгээ ажлаа бол орохоор ингээ ажлууд бэлтгэл ажлууд нь хангалтад байж байна. Ер нь зам засвар хизээ дуусах болоо тэр тоо. За энэ бол нийтдээ 59.5 сая юаны төсөв төртөлтэйгээр хийж байгаа бөгөөд гэрийн хугацаагаар бол 11 сарын 30 хүртэл байгаа. Албаныхны хэлж байгаагаар Beijing Construction компанитай байгуулсан гэрээ төлөвлөгөө ёсоор л энэхүү зам засварын ажил эх 11-р сарын 30-ны өдөр дуусгах болох юм байна. Мөн замыг 3 игнээ өргөнтэй болгож засаж байгаатай холбогдуулан 64-р дэлгүүрийн өмнөх болон бүгдээр хятад ард улсын элчин сайдын яам, зовлмоор орчин сургуулийн өмнөх ногоон байгууламж буй цэцэрлэг хүрээлэнгийн модыг авч 3 игнэтэй өргөн зам байгуулах юм байна. Ийхүү замаа байгуулсны дараагаар 2 зорчих хэсгийн дундх ногоон байгууламжийг дахин байгуулна гэж хэлж байна.